Сайн мэцхан уу бүгдд нь энэхүү өдрийг мэндийг хүргье. За тэгэхээр энэхүү удаагийн мэрэг маань ямар учиртай мэрэг байгаа вэ гэхээр аль хэдийн энэ хорвоог орхисон тэр нэгэн хүнээс хинж яж болно те. Тэр хүнээс танд ямар үг дамжуулахыг хүсэж байгаа вэ? Магадгүй зүүдэн чинь орж ирээд ямар нэг зүйл хэлэх гээ түүнийг нь та ойлгохгүй байгаа бол эсвэл бол одоо ингээд нөгөө ертөнд рүү явахаас өмнө ч юм уу ямар нэг байдлаар уулзах чадаагүй ч юм уу ямар нэг байдлаар тэр хүнээс үг сонсохыг эсвэл уулзахыг хүсдэг тэр нэгэн хүнтэй холбоотой мессеж хэлж өгье гэж энэ удаа шийдсэн байгаа. За тэгээд энэ удаагийнх нь болохоор ямар нэг байдлаар ийм дистаралтын дагуу явахгүй. Тэр нь болохоор нэгдүгээр та сонголт хийхдээ болохоор аяа сонсож байгаад нүдэ айнаа дотроо бодож байгаад нүдэ нээх үед танд одоо харагдсан тэр одоо номер дугаартай зургийг сонгоно гэсэн үг. Эсвэл бол та зүгээр дотроо бодож байгаад 1-ээс 10 хүртэл ч юм уу тоолж байгаад сонгочих болно. Эсвэл бол зүгээр зураг болгоныг харж агаад өөрийнхөө татгдсан нэг зургийг бас сонгож болно шүү гэдэг хэлье. За ингээд хэдүүлээ мэрэг рүү орцгоё. 흐르는 저 하늘을 물어채는 봄처럼 태산에 날아들어 숨어드는 새처럼 동산을 뛰고 뛰어가는 강아지처럼 온 산에 분물막을 내리네. 바람은 지친 끝에 밤에 몸을 뉘네. 별빛은 아득하니 은하수를 내리네. 차가운 밤하늘에 세상이 젖어가네. 그리워 홀로 타령을 하자. 흘러가라 사랑 사랑아. 덧없이 피고 떨어지는 꽃송아. 애달구나 가라 가라가 눈물에 떨어진 별을 해내. 푸른 타라 오랜 곳내 달아 빛이 내 손에 내려다오. 은색 소매 내 곁에 두른 채로 한 번만 타는 입을 죽여다오. 푸른 타라 다시 없을 내 달아 모든 손끝에 닿아다오. 달빛만이 흘러바다가 되고 지쳐 전하지 못하는 수월가. 고요한 바다 위로 내 노래가 떠간다. 소리도 부끄러워 숨죽이고 떠간다. 달빛에 젖은 몸을 내놓고서 떠간다. 한낮이 비춰 오를 때까지 달아 달아 해달픈 달아 피었다 이내 숨어버릴 호상아. 신이구나 세월 세월아 나 나를 헤면서 현을 뜬네. 푸른 타라 오랜 곳 내 달아 빛이 내 손에 내려다오. 은색 소매 내 곁에 두른 채로 한 번만 타는 입을 죽여다오. 푸른 타라 다시 없을 내 달아 모든 손끝에 닿아다오. 달빛만이
За сайн байна уу? Нэгдүгээр зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За эхлээд нь энэ хүн тэний хэн болох гэдгийг нь харахыг хэдүүлээ оролдъё. Тэгээд үүний дараагаар ямар одоо үг дайж аваа вэ гэдэг ийм хоёр гон зүйлээр ерөөхдөө бол харна. Тэгэхээр маш товчхон болох болов уу гэж бас бодож байна. За эхлээд энэ хүн тэний хэн болохыг 3 картнаас ерөөхдөө бол асууя. За надад нэг тийм эмхтэй хүний одоо нэрээ мэдрэгдэж байна. Энэ ямар нэг байдлаар таны бүр өнгөрсөн маш татан байж байгаад одоо цаг дээр эсвэл бол одоо багын найз гэж байдаг шүү дээ. Цэцэрлэгийн найз, цэцэрлэгтэй байхдаа найзалдаг байсан. Одоо болохоор найзалдаггүй. Өнгөрсөн бүр ингээд хамгийн одоо бага насныхаа өнгөрсөн үеийнхаа хамгийн чухал тод үе дээр маш ийм ойрхон харилцаатай байж байгаад цагийн эрэхэнд одоо нүүдэл судлаас болоод ч юм уу харилцаа нь холсон ийм төрлийн бүсгүй хүн гэж бол санагдаж байна. Тэгээд ямар ч байсан та ингээд нөгөө ертөнц рүү очихоос өмнө нэг удаа ингээд ядаж гудамж хараад минь мэдсэн болов. Тэгээд сүүлд нь чимээ дуулахны тэр хүн ингээд мөн хүсийг үзжээ гэсэн болов гэж санагдаж байна. За тэгээд надаа ямар ч байсан анар болон сарнэ гэдэг нэр орж ирлээ. Эсвэл та өөрөө ийм нэртэй байж болно. Эсвэл бол ийм нэртэй хэн нэгэн байж болно. Эсвэл зүгээр одоо анар жимс эсвэл сарнаатай холбоотой ч юм уу дурсамжтай ойрхон байж болно. Эсвэл бол уруулан сарнааш гулаа өнгөтэй ч юм уу те. Анар жимсний тухай бодохоор ч юм уу анар жимсний амтыг санахаар энэ хүн бодогддог ч юм уу. Яг нэг тиймэрхүү дурдгаас байж болно шүү. Ямар ч гэсэн энэ бол эмэгтэй хүн байна. Өнгөрсөн маш юм тодхон дурсамжтай нь ингээ маш тодхон үлдсэн ийм хүн болов гэж бол харагдаж байна. Нэг л нэг тийм хөөрхөн хүүхэд шиг инээмсэглэлтэй дотроосоо нэг тийм гэрэл цацруулсан. Хажууд нь нэг тийм тайван байдаг төрлийн юм хүн болов л гэж бодлоо. За тэгвэл энэ хүнээс танд одоо ямар үг дамжуулахыг хүссэн юм болоо. Эсвэл бол та энэ хүндээ ямар нэг байдлаар холбоо барихыг хүсээд үгийг нь дуулахыг хүссэн бол тэр нь юу байх байсан бэ гэдгийг нь ерөөхдөө бол харъя. За нэгдүгээрт нь ерөөхдөө бол одоо ууж идэх орой үд шин тийшээ гарахаас жоохон сэрэмжлэрээ. Тэгээ таныг жоохон өөртөө бол эрүүл мэндтэй айгүй гамгүй хандж байна. Энэ талаа жоохон анхаараач. Ингээд таны одоо ирээдүг бодоход өөрийнхөө алдааг бодоход тэнийг битгий алдаасаа гэж бодоход ер нь бол ингээд орой үдшийн цагаар ингээд архитан согтуурах ч юм уу ямар ч гэсэн орой үдшийн цагаар нэг тийм градустай алкоголик төрлийн юм битгий хэрэглээсэ гэж байгаа болов гэж бодож байна. За тэгээд та сүүлийн үед айгүй их ганцаардаад байгаа юм болов да. Маш их ганцаардж байгаа юм шиг байна. Тэгээ тийм учраас энэ хүн болохоро ингээд ганцаардах нь бол хэвийн үзэгдлээ. Ганцаардал гэдэг нь болохоор ганцаараа байна гэдэг нь өөрийгөө ингээд ойлгож мэдрээд өөрийгөө илүү судлах цагаа гэсэн. Ганцаарч ингээд хин нэгний дэргэд заавал байх гад хин нэгний заавал дэрэгдээ байх гад хүрээлэлээ тэлэх нэрийдлэр ингээд болсон болоогүй хүмүүстэй уулзаж уулзрах таньдаг мэддэг болох энэ бол маш их том эрсдлийг дагуулгаар байна шүү гэдэг чинь. За тэгээд бас нөгөө юу вэ? Орой үдшийн цагаас гадна үүр шөнийн цаг гэж асуудаг шүү дээ. Яг нэг тийм нартай биш яг бүр таг харанхуйж яг ийм одоо үеүүдэд маш их юм болгоомжтой, сэрэмжтэй байх хэрэгтэй. Ялангуяа хол замд гарахаар болвол одоо өдөр судар цаг нараа эдээсээ хараарэ гэдгийг дамжуулж шүү. За тэгээд ерөнхийдөө таныг өөрийнхөө бодож байгаагаас илүү хүчтэй амьдралаа бүр инээс ч илүү хангалттай аваад явах юм одоо нөөц боломж потенциалтай хүн юм аа. Одоохондоо энерги чинь нэг тийм жоохон уналтанд орсон байгаа учраас энэ үе дээр нь жоохон төвчээр айгүй шалгах юм үе ирээд байгаа юм байна. Тэгээд энэ үедээ маш их хэцүү ингээд дээшээ чингэр хоол доошоо газрах хатуу юм хэцүү байгааг ч ойлгож байна. Нүдэнд чинь харагдахгүй ч гэсэндээ би ингээд сэтгэлээрээ дэмжиж байгаа шүү гэдгийг маань ойлгоорой. Ингээд энэ удаа бол төвчих ёстой үе байна. Хин нэгэндээ одоо муудалцаж хин нэгний урд дур гიშгэх
одоо хин нэгэндээ одоо чи бигээ үзэх энэ зүйлүүдээс жоох холхон байгаарэ. Одоо бол зүгээр л төвчих ёстой үе. Тийм учраас зүгээр л төвчээд өнгөрөөчгөө. Энэ бол яг таны амьдралын чинь магадгүй харанхуй үе тохиолдож байгаа болов гэж бол хэлж байна. Тэгээд энэ харанхуй үе нь ерөөхдөө дуусах төгсөх шат руугаа орж ийн. 8 сарын дундаас эхлээд өөрчлөгдөн. Тэр болтол нэг жоохон төвчээр заагаарэ. Одоо миний найзаа гэж хэлээд байна да. Миний найзаа төвчээр заагаарэ тий. Төдийгөөс өдийг хүртэл ингэж их төвчөж ирчээд одоо нэг хэдхэн хоногийн завсар тий, хэдхэн нэг 30-40 хоногийн завсар дахиад нэг мэрийг хичээх хэрэгтэй байна шүү. Хичнээн хэцүү байгааг нь ойлгож байна. Гэхдээ хичнээн уул өндөр байлаа ч гэсэндээ уулын оргил гарахад хичнээн гоё нам гүм тайван тий бидэнд хэрэгтэй бүх зүйл байдаг. Яг түүн шиг бодоорой. Амаргүй, хэцүү, шандармаар, бууж өгмөр байгаа энэ бүх мэдрэмжүүдийг нь үнэхээр ойлгож байгаа шүү. Яг хажуунаас ч харж байгаа шүү. Тийм учраас бити шандраарай. Дэрэгт чинь ингээд хинч чиний талд орохгүй байх гэж бити бодоорой. Ядчил би чиний дэргэд байгаа гэдгийг үргэлж санаж аваарай гэж хэлж байна да. За ингээд нэгдүгээр зургийг сонгосон хүмүүсийн маань мэрэг энд хүрээд өндөрлөж байна. Ерөнхийдөө энэ удаагийн мэргийг уулын дийлэгдэнгүй гэж болно. Гэхдээ энэ удаагийнхыг ялтчгүй товчхон хийх бол болохгүй байгаа шүү. Тэдний тийм хоолой дээр өвөг зангираад л байна. Өвөг нь бол товчхон хийх гэж хичээж байгаа. Гэхдээ ялтчгүй өвөг зангирж ин гэдэг чинь цаана хэлэх ёстой мессеж үлдээд байна гэсэн үг. Тэгэхээр юу ч гэсэн ингээд хоолой зангирахгүй болтол үг үлдэхгүй болтол хөзрөө эхнээс нь дахиад нэг харъя да. За таны одоогийн байдал бол нэг тийм дайны байдалтай гэмээр байна гэдэг чинь. Дайны байдалтай яг ямар хөө байгаа вэ гэхээр нөгөө дайсны зэргүүд дайсны өдөөс гал нээж чадахгүй нуувчандаа ингээд нөгөө байгаад идэв штэ. Дайснууд л ингээд амар дайтал бөмбөгдөөлөдөг, нуувчнаасаа гарч чадахгүй, дайсан руу дайрч чадахгүй. Ингээд буун ингээд сум дүүрэн, сумд ингээд цэник дүүрэн байж хахад ингээд дайсныхаа өдөөс босож чадахгүй нэг тийм тэнхлэхгүй яг нэг иймэрхүү үе нэрсэн байгаа юм байна. Тэгээ одоо жишээ нь та зэрэг байсан бол нуувчин дотроо нуувж байгаа дайсан төхөөд ирэнгүүт гинт нуувчнаасаа гаж бодох ч юм уу. Яг нэг тиймэрхүү одоо яг нэг тийм тисэх төвчих үе байна. Гэтэ энийг айгу зөв тайлаарай гэж тэгж шүү за. Нэс тисэж төвчийн гэл Америк гадуур төвчөж явж нэг гэртээ орж ирээд тесрээд гэсэн үг биш. Аль болох одоо энэ хизүү энэ одоо төвчгийн аргагүй шантраад байгаа энэ зүйлээ бол ингээд нэг гэртэнд бол нэг дуугүй хүлцэнгүй байдлаар давж гарна. А гэхдээ энэ тэн дотор үлдэж байгаа тэр нэг сөрөг мэдрэмжүүдийг аль болох зөвөр эргээр тайлахыг хичээгээрэй гэж бол хэлж байна. Тэгээд нэг их олон юм бодох хэрэггүй дээ. Яг амьдралтаа нэг чухал гэж сонгосон 2-3 зүйл рүүгээ төвлөрөх нь чухал байна. Одоо нэг 20-30 зүйлийн учрыг олгоол дунд нь төрөлдөөл энэ биеийг хэд хуваах гэдэг юм бэ л гэдсэн. Гэж байна шүү. Айгуу холын бодож байна. Одоо тэрийг цөөл 20-30 биш бэ 2-3 болго 3-аас битгий их байлгаарэ. Хэтэрхий олон зүйл бодоод байна шүү. Энэ зүйл дээр анхаараарэ гэдгсэн байна. За одоо нэг жоохон гайгүй болж байна. Тэгэхээр ингээд нэгдүгээр группийнхний маань уншлагын хүрээд ирэхэд бол өндөрлөж байна гэсэн үг шүү. За ингээд дараа чимчлэгүүдээр иргэн уулзцгаая. Сайн байцгаана уу? 2 дугаар зургийг сонгосон хүмүүс маань бичлээ тавтай мэрлэнэ. Ингээд та бүхний мэрэг эхлэх гэж байна. За эхлээд нь таны одоо энэ үгийн сонсох гэж байгаа хүн тантай ямар холбоо хамааралтай хүн бэ гэдгийг хэлүүлээ. Харъя гэж бодож байна. За энэ хүн надаа яагаад ч ихний утга нь өвөө гэдэг үг шүү санаанд орж байна. Өвөө. Бага насны чинь ингээд таныг айгүй хайрлаж, халамжилж ингээд өвөр дээрээ суулгаад эхлүүлдэг байсан ийм хүн гэж гарч ирж байна. Тэгээд
жоохон тийм сүүн колотой. Одоо нөгөө ганц тамиг татдаг байсан болов уу гэж бас бодогдож байна. Тэгээ нэг тийм цэлгэр сайхан тал харагдаад байна да. За ямар ч байсан Равдан гэдэг нэр орж ирчээ. Нэг гоё тийм цэлгэр сайхан тал нэг хүүхэн хүүхэд байж байна. Өвгийнхөө өвөр дээр иргэлж байна. Бүр ингээд энэ ертөнцийн хамгийн гоё ингээд аз жаргалтай. Яг хүүхэд насны чи яг шар өнгөөр буюу аз жаргалаар будагдах тэр нандин дурсамжтай хамгийн холбоотой юм хүн болов гэж бол харагдаад байна. Яг гоо цөөн хідэн хүнд имэн байж байх талтай шүү за. Ямар ч байсан бүр 90 болоо 90-с дээш шууд нөгөө нь одоо уулзгаар жоох үү. Үүгтэйхаар холбогдож байгаа болов уу гэж миний зүгээс харж байна. За ингээд энэ хүн танд ямар үг дамжуулахыг хүсэж байгаа вэ гэдэг энэ харъя хэлээ. Юу дамжуулах гэдэг. За нэгдүгээрт нь болохоор ямар ч гэсэн өдийг хүртэл ингээд явж ирснээр чи маш их бахархаж байна энэ хүн. Маш их бахархаж байна. Эсвэл миний хүүч мөндөө би өстой энэ хүүхдийг багтан өмөөжүүлж ирсэн штэ. Миний хүнд хүүчтэй ястай ийм ундаг хүүхд яг зөв ингээд амьдралаа өдий хэрээний авч явж байна. Ямар ч байсан хамгийн нэгдүгээр утгаал танаар маш их бахархаж байна. Танаар маш их бахархаж байна. Одоо өөр хүүхдүүдээрээ маш их бахархаж байна. Таны өмнөөс маш их баярлж байгаа. Ийм дүр зураг гарч ирж байна. За тэгээд үүн дээр нэмээд ингэж байна. Тодорхой хэмжээнд ингээ амжилтанд хүрээд мундаг яваад үдий зэрэгтэй сайн байгаа нь үнэхээр бахархууштай сайн байна. Үнэхээр сайн байна. Гэхдээ одоо ойлоо яах вэ гэхээр цаашаа ахих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол яг ингээд энэ чигээрээ зогсгоод яг нэг газараа төгжигдэх гэдэг шүү. Тийм учраас ингээд одоо ингээд болж байна. Тий одоо илүү ахиулах хэрэгтэй гэж дахиад нэг ингээд босч ирэх хэрэгтэй байх шүү. Тэгэхгүй бол нэг газараа нэг суурин дээр маш их удаад тэгээд одоо сурч хөгжихгүй яг тэнцэн нэг ялцрах ийм үе шат руугаа явчих гэдэг шүү. Тэгэхээр одоо амьдралаа дараагийн түвшиндээ гаргах энэ цаг үе нь иржээ гэж байна. За тэгээд одоо өвөг дээдсхэн газар нутгийн нэг эргээд очивол их зүгээр байна. Тэд нар чинь ингээд жоохоо буян нэхэд байгаа болов уу гэж бол санагдаж байна. Ингээд харуулдаа тийм хүү маань хизээ ирэх болоо тий хизээ уучрах болоо гэд ингээ хараад байна гэдэг юм чинь. Тэгээ нөгөө нэгдүгээр карттай адилханаар нөгөө нэг цорын дээрээ зогссон байна. Дараагийнх руугаа шилжээд амьдралаа дараагийн үе шат руу гаргах хэрэгтэй байна гэж тэгжсэн да. Тэгсэн 3 дугаар карт бас яг тэгж байна. Ингээд сахиус тэнгэрүүд өвөг дээдс чинь ингээд танд өдийг хүртэл өгч ирсэн. Дахиад ингээд илүү сайхан зүйл өгөх гэсэн чинь одоо би ханцаа, одоо би өөрийнхөө одоогийн амьдралд маш их юм сэтгэл хангалуун байна. Тийм учраас одоо илүү дутуу юм авахыг хүсэхгүй байна гэдэг ийм зүйл одоо хариулт чамаас ирээд байна шүү. Энэ тал дээр анхаараарай тий. Хүн ингээд амьдралаа илүү гоё болгож, илүү эмгцэцтэй, илүү одоо холыг харж ингэж урагшилж явах хэрэгтэй. Одоогийн таны төвшин болохоро одоо нэг хэсэг одоо гаргасан амжилтандаа ингээ баярлаад тэгээ түүндээсээ болоод ингээд цогсон тал руу бол шилжих гээд байна. Ерөөсөө амьдрал цогсон тал руу шилжин гэдэг чинь өөрөө хасах руу буюу одоо ухарж ийн гэж ойлгогддог юм аа. Тэгэхээр яаж л ингээ урагшлах хэрэгтэй байна. Урагшлах тусам чинь тий ахих тусам чинь ингээд өвөг дээдсүүд нь таныг харж хандаад илүү их зүйлийг илүү их олзыг ингээд танд өгөх хэрэгтэй байд юм аа. Тэгээд нөгөө заяа нь хичээгээд эзэн нь хичээхгүй байна гэсэн ийм утгыг бас хэлж байна. Одоо хувь заяа буюу одоо сахиус тэнгэр хорвоо ертөнц үг байдیں۔ Энэ болгон танд илүү ихийг ингээд өгөх айгүй юм сонирхолтой байна. Гэтэл та болохоор одоо болноо. Тэгээ би энэ одоогийн амьдралтаа болгоод байна гэд дараагийн одоо амьдрал чинь тохиолдох одоо хэцүү зүйл юу байдیں۔ Тэгээ тэрнээс давж гарах арга зам миний тэрийг зааж өгье. Тэрэнд нь одоо хэрэгтэй мөнгө төгрөг оол замгийн үгүй гэхээр та бол одоо болноо. Тэгээ би бараг өөрөө ингээд дараагийн хэцүү зүйлтэй ингээд нүүр тулахад бэлэн байна гэх нэг тийм хитрхи бардам зоригтой юм байгаад байна шүү. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна. Тэгэд үүний хажуугаар одоо өөрт маш хэрэггүй зүйлээ анаас яваад байна гэд энэ утга нь ямар ч надад нэг тийм донтолч юм шиг бол санагдаж байна.
Тэ одоо чинь архины хойноос ч юм уу тамхины хойноос өөрт ямар нэг одоо ашиг авчирдаггүй маа гэхэд таныг ингээ хасах руу буюу ухраагаад байгаа ийм зүйлийн хойноос яваад байна гэдэг чинь. Одоо эрүүл мэндэд чинь ингээд айхтар юм амжилт те эрүүл сарвал байдаг хөхгүй ирнэ эрүүл мэндийг ч уламд ороод үлдэх ч юм уу. Яг нэг тийм донтолтын шинжтэй зүйлийн хойноос бол яваад байна гэдэг ч байна. За тэгээд сүүлд нь болохоор гэр бүлтэйгээ илүү их цагийг сайн өнгөрөөмөр байна. Хамаатан садан дээр очимоор байна. Гэр бүлийн халуунд лавуур амьсгал энэ удмын гал голомтыг тасалмааргүй байна гэсэн ийм утга гарч ирж байна. Тэгээ бас ганц нэг одоо ганц биеийн хүмүүс ах юм бол энэ жилдээ багтаад ядаж бай гэхэд нэг 2 жилийн дотор ингээд хань жилдээ болж үр хүүхэдтэй болж гал голомтон дээрээ ингээд хүүхдийн уйлах баярлах ийм дууг одоо хшиглүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нөгөө удам тасарна гэдэг чигээр эсвэл бол магадгүй ингээд өвөг дээдсээс чинь ирэх сайн сайхан зүйл буцгаад ч юм уу харих гад ч юм уу ийм зүйл бас байж магадгүй. Тэгэхээр одоо энийг хүсэж байгаа ганц бие хүмүүс ах юм бол ядаж ойрын 1-2 жилдээ хостой болоорой. Хостой болж ингээд амжих юм бол тий сайн хүнтэй уулзах юм бол гэр бүлээ зохиогоод өөрийн гэсэн гар голом гэдэг чинь өөрийн гэсэн гэртэй болохыг хэлж байгаа шүү. За өөрийн гэсэн гэртэй болоод тэр гэртээ ингээд ялах хүүхдийн уйлахыг нэг баярлах юм цэнгэлсэн дууг ингээд гэр дүүрэн сонсгох хэрэгтэй байж шүү гэсэн ийм утга гарч ирж байна. За ингээд манай 2 дугаар зургийг сонгосон хүмүүсийн маань бичлэг энд хүрээд өндөрлөж байна. Таарсан байх таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа баяртай. Дараа чимэглэхээр иргэн уулзцгаая. За сайн байцгаана уу 3 дугаар картыг 3 дугаар зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтан барилна. За ингээд эхлээд нөгөө хин таньтай холбогдохыг хүсэж байгаа вэ гэдгийг хэдүүлээ харах болно. За таныг ирэхийг энэ хүн ингээд нөгөө ертөнд рүү явахаас өмнө тантай маш их уулзахыг хүссэн хүн байна. Тэгээ уулзч чадаагүй гэж бол харагдаж байна. За энэ хүн насаар ямар ч байсан танаас дүү шүү заяа. Насаар дүү. Ийм хүн байна. Тэгээ хүүсийг бас яг тодорхойлж чадахгүй байна. Дийлэнх нь одоо эмэгтэй болов гэж бодож байна. Цөөн тохиолдолд эрэхтэй байх талтай. За ийм хүн. За надаа ангараг, гариг гэсэн ийм нэр орж ирлээ. За ийм нэртэй хүн байж болно. Эсвэл ийм нэр ийм одоо хүүхдэд холбоотой дурсамжин дотор ч юм байдаг ийм хүн байдаг болов гэж харагдаж байна. Тэгээд энэ хүнийг та нэг амар тэгэж одоо нандинагч ингэж чухал хүнээ гэж бол боддоггүй. Гэхдээ энэ хүн бол таныг айгүй тийм чухал хүнээ гэж боддог. Яг гэвэл айгүй тийм хүн хэцүү үед нь маш их ийм тусыг өгчээсэн. Ийм хүн учраас таныг ингээд сэтгэлээсээ ингээд авч хайж чаддаггүй гэж бол харагдаж байна. Тэгээ таныг айгүй хүлээсэн гэж гэсэн утга айгүй гарч ирээд байна. Маш хүлээсэн болов. За бас юу чанцал гэдэг нэр орж ирж байна шүү. За тэгээ тэнийг их хүлээсэн танд ингээ хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн ийм хүн болов гэж бол харагдаж байна. За тэгээд энэ хүнээс танд ямар үг дамжуулж байгаа вэ гэдгийг хэдүүл харъя. За нэгдүгээрт нь сайн нөгөө тантай амар их уулзахыг хүсэж байгаад ингээд нөгөө ертөнц рүү оцсон байна гэдгсэнд яг тэрнтэй холбоотой мессеж гарч ирж байна. Ингээд миний амьдралын хамгийн хэцүү үед те яг ингээд ганцаараа бүх асуудал ингээд миний нуруунд дээр ирсэн үед чи маш их юм тусыг хүргэсэн. Тэгээ би энэ тусыг чинь ингээд юусээ амьд ахуйдаа хариулж үнэхээр барж чадаагүй. Тийм учраас ядаж нэг уулзаад нүүдлөө нэгцлээд ядаж баярлаа гэдэг үеийг мянган удаа ч болсон ингээд хэлэх гэсэн ийм сэтгэлтэй байсан. Тэгээд гинтийн зүйл болоод тэг ингээ яалтчгүй ингээ танд ингээ тэр одоо баярлж хүрсэн сэтгэлээ ядаж ингээд илэрхийлж чадаагүй дээ маш их харамсаж байгаа. Тэгэд маш их буянтай хүн шүү.
Гэт миний амьдрал тэр хэцүү үеүүдэд надад маш их юм тусуулж, дэм болж өгсөн маш их баярлалаа гэт тэгж байна. Тэгээ нөгөө уулзч чадаагүй дээ ч юм уу тэнийг ирээгүй гэд гомцсон зүйл ахгүй. Нөгөө нэг хүнжээ ингээд амьдралтаа ирээд би одоо энэ амьдралтаа ийм зүйл хиймээр байна гэж бодцсон явж идэг. Тэр одоо гүйцэтгүүлж чадаагүй хүсэл дунд нь ингээд танд баярлалаа гэдэг үгээ хэлэх юм хүсэл маш их байсан. Тэгээ тийм учраас ингээд тантай ингэж холбогдохыг их хүсдэг байсан гэсэн ийм утга гарч ирж байна. За тэгээд энэ айгуу чухал мессеж хаа. Яагаад гэвэл таны бүр ойр дотны хин нэгнээс тань ингээд тань руу чиглэсэн юм бохор явуулга гарч иж магадгүй гэдгийг сэрэмжлүүлж байгаа маань энэ хүн. Хизээж одоо тэнийг ар нуруунаас ч одоо гимтэхгүй те миний арыг баттай дааж байгаа гэсэн ойр дотны хин нэгнээс чинь нэг тийм хууралт ч юм уу ингээд гарч ирэх бололтой. Тэгээ тэр одоо нөхцөл байдал сэтгэл зүгээ бэлтгэлтэй байлгаарай. Үнэхээр ингээд төсөөлж байгаагүй хүн танд ингээд жоохон муу юм хийсэн байх бол шүү гэдэг юм чинь. Тэгээд ерөөсөө энэ хүнийг та төсөөлөөд ч мэдхгүй баг мэдгүйгээр ингээд энэ асуудал дуусчих магадгүй. Энэ хүн маш их өнгөлн далдалт үнэхээр сайтай байх болно. Тэгээд энэ хүн айгүй удаан хугацаанд ингээд таныг одоо унах гад төлөвлөсөн ийм төлөвлөгөөрөө та ингээд нуурж орох гэж байгаа шүү. Тийм учраас ингээд маш том юм асуудал те одоо ийм мөнгөний ялангуяа асуудал дээр маш их юм болгоомжтой хандаарай. Ингээд итгэж найддаг те үнэхээр ингээд өгөхгүй бол болохгүй нэ гэсэн энэ мэдрэмжэн дээр байгаа тэр хүн чинь үнэхээр итгэсэн хүн чинь ингээд таны итгэлийг буруугаар ашиглах ийм зүйл болох ч байгаа учраас маш их болгоомжтой хянуур нихур хандаж өгөх хэрэгтэй. Ялангуяа тэр нэг юусан 10 сарын үед маш их юм томоохон санал боломжууд одоо гинтийн одоо тэр нэг олдч гэхээр ашигч гэхээр нэг тиймэрхүү зүйлүүдээс маш их юм болгоомжтой, цензуртай одоо эмэгцэгцтэй хандахгүй бол тэр үе жоохон ингээд төсөөлж байгаагүй юм эрсдлийг хүлээж гээд байгаа учраас энийг нь ерөөхдөө бол анхааруулъя гэдэг хэлж байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ оныг дуустал гэд хэлчихэд хэлсдэхгүй юм байна. Энэ оныг дуустал жоохон хөрөнгө санхүү эд материалын одоо гачигдал инээтрээ юм хум болон шүү. Тийм учраас ингээд хөрөнгө санхугаа маш их юм болгоомжтой захиран зарцуулж те ингээд аль болох үрхийг биш аль болох хадгалахыг ингээд гинтийн асуудлуудад тэрийг давж гарах хэмжээнд ингээд хуримтлуулах хэрэгтэй байна мөнгөийг. Одоо бол мөнгийг үрж зарж те шоу цэнгийн одоо аялал зугаалга юу байдیں۔ Тэрэнд одоо үүрх гэхээтэй илүү асар их тооцтой хандаж хурааж хуримтлуулах нь зөв байна шүү гэдэг хэлж байна. Тэгээд итгэж найддаг хүнийхээ томоохон санал болон боломж ингээд танд санал болгоход энэ дээр маш их ингээд болгоомжтой хандаарэ. За бусдаар бол гайгүй. Уул нь бол таныг айгүй тийм том хамгаалагдсан хамгаалтан дотор байдаг хүн учраас уулын гайгүй. Тэгээ одоогоор бол нэг тийм төсөөлж байгаагүй газраас чинь дайралт ирэх гээд байгаа учраас энийг л анхааруулж илээ да гэдэг чинь. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд таны ачийг энэ яваа насандаа мартахгүй нөгөө ертөнцид тацсан гэсэндээ мартахгүй. Аль болох ингээд ачий чинь ямар нэг байдлаар ингээд хариулахыг бол ингээд хичээж байгаа шүү гэж хэлж байна. Магадгүй дараа төрөлтөө ч юм уу тантай ингээд ойрын холбоо бүхий хүн болох юм бол хамгийн дөрөнд ингээд тусалдаг ийм одоо хүн байхыг бол хичээж байгаа. Ийм хүн байхыг бодож байгаа гэж хэлж байна. Тэгээд бас ингэж шүү. Аль болох юмыг уураар шийдэхгүй байхад болно доо. Тэгээд ер нь бол хувь заяа хүндэртэй бусдад ийм туслах чин одоо ийм чин сайхан сэтгэлтэй учраас ингээд зам үрчин уулын тэгшгээ явах юм байна. Гэтээ одоо нөгөө сэтгэл хөдлөө сайн зохирч яваарэ гэсэн ийм үгсийг дамжуулж байна. За ингээд 3 дугаар зургийг сонгосон хүмүүсийн маань зураг биш мэрэг энд хүрээд өндөрлөж байна. Таарсан байх таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа баяртай. За сайн мэцхан уу 4 дугаар зургийг сонгосон хүмүүс маань бишэлтэй тавтай мөрлөнө. Ингээд та бүхний мэрэг эхэлж байна. За эхлээд ямар хүн та бүхэндээ холбогдохыг хүсэж байгаа вэ гэдгийг хэдүүлээ харъя. За
энэ хүн таны ихч болов гэж бол бодож байна. Яг тийм насаар ах. Гэтэ таныг айгүй юм халамжилдаг бас ингээд хүүхэд насны чинь дурсамжтай чинь маш их юм нэгдүгээр холбоотой. Тэгээд эмэгтэй тал нь ерөөхдөө бол дийлж гарч ирж байна. Энэ мэргийг үзэж байгаа дийлэн хүмүүсийн ихч нь байх. Эсвэл одоо хуурай ихч ч юм уу. Ийм хүн байх бол талтай шүү. За тэгээд энэ хүн айгүй тийм амьдралаас нэг их зүйлийг хүсч хүлээдгүй ийм төрлийн хүн байсан. Зарим хүмүүс одоо идэл өмсөн зүйлсэндээ маш их анхаардаг бол энэ хүн аль болох юмд ингээд одоо хээгүй ханддаг. Яах вэ гэл ингээл нэг ээлжийн нэг хідэ уцтай. Тэгэл яваал ороход айгүй тийм ингээд зочлонтгой хүн ингээ байгаагаа барьдаг. Ингээд хүний төлөө гэсэн сэтгэлтэй ийм хүн байсан гэж бол харагдаж байна. Тэгээ нөгөө айгүй тусч тийм учраас бусдад бүхнээ өвчтөг өөртөө хоосон ийм хүн байсан. Тэгээд одоо гинтийн эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ хорвоог орхисон болов уу гэж бол харагдаж байна. За тэгээ нэг тийм чамин болоод эрдний чулууны нэртэй хүн байх боломжтой. Одоо чинь болор одоо бадмаар хэмж үдэн тий дорж палан маламж юм уу. Эсвэл одоо өөр одоо биндрия анар өөр чи ямар эрдний чулуу байдаг үлээ. Тэдний одоо нэртэй байх боломжтой. Аюу тийм тунгалаг цэвэр ариун сэтгэл гарч ирж харагдаж байна. Тийм цэвэр цайлган. Тэгээд нэг тийм дүр зураг харагдаад байгаа юм. Ингээд нэг тийм цэвэрхэн цагаан харьцтай үсээ ингээд уртаа гихчинчүүлж чгсэн. Ийм одоо тийм махлагдуу байрын ингээд нүдтэй тэгээд ингээд сэтгэлээсээ гой нүдэрээ инээж байгаа юм эмгтэй хүний төрх шууд харагдаж байна. За ингээд ийм хүн ингээд та бүхэндээ тантай холбогдож байна. За энэ хүн танд ямар одоо зүйлийг ямар өвгийг дамжуулахыг хүсэж ингэж холбогдож байгаа вэ гэдгийг хэдүүлээ харъя. За нэгдүгээр тань маш их хайртай шүү гэж байна. Маш их хайртай. Тэгээ одоо хэдий ингээд чиний нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэндээ би ингээд чиний бүр сахиус тэнгэр болчихсон байгаа. Яг ингээ хөөг хэлэх гэсэн чи яг уйлах гэдэг наа. Яг уйлах гэдэг. Тэгэхэд ингэж нэ. Энэ хүн бол яалтчгүй нэгдүгээрт ихч чинь байна. Ихч. Эсвэл яг ихч чинь тийм айгу ийм маш их юм ойрхон тий яг эсвэл найз шиг гэх юм уу бүх зүйлээ ингээд ярьдаг хамтдаа ингээ хуваалцдаг хамтдаа унтдаг тий бүх зүйлийг хамтдаа хийдэг ийм хүн байсан. Тэгээ таныг маш их ингэж юм хайрлаж халамжилдаг. Тэг тааж гэсэн ингээд энэ сэтгэлийг нь ойлгодог юм байсан байна. Тэгээд нөгөө дамжуулж байгаа үгнээс нь хэлээ л да. Тэгээд яг ингээд хоолой зэнгэрээд яг нэг бүх ингээд мэдрэмжүүд нэг зэг төвлөрөөд яг нэг тийм хүн нэг уйлгаал ингээд нэг хоолой зангираал шал өөр юм яриад байдаг штэ. Яг нэг тийм болчлоо. Тэгээд танд маш их хайртай гэж байна. Зүгээр нэг хайртай биш, маш их хайртай гэдэг үгийг бүр ингээд 10,000 удаа хоолойныхоо тэнхээгээр ингээд хашгирч хэлж ийн танд. Яг тэр өнцгөөс нь хараарай. Тэгээд одоо бол таныг арай дээр амьдарч байгаа. Гэтэ маш хэцүү зүйлүүдийг бол туулсан.
Тэгэхээр энийг чинь мэдсэн бол тийм ихт биш, нэг 2 жилдээ байжгаад энэ хорвоог орхисон бол ядаж ингээд зовлонгоос тань хуваалцах байсан да гэсэн юм утга хэлж байна. Яа, хөг бүр ингээд ивэлчихгүй наа. Маш их ингээд мэдрэмжүүд байна. Тэгээд хитрхи эрт одоо энэ хорвоог би орхичжээ тий. Арай нэг хэдэн жил байж байгаад дүүдээ илөөх одоо өмг түшиг болох хэрэгтэй байсан юм аа гэд. Үйл ажил байна да. Тэгээд нөгөө хэцүү үед чинь ингээд яг ингээд хэрэгдчихэн байгаад сэтгэлийг чинь хуваалцаад ингэж чадаагүй дээ. Ингээд энэ хүн ингээд маш их харамсдаг дотроо. Одоо хэрнээ ингээд би тэр үед нь ингэж уулын туслах байсан шүү дээ. Би ингээд эрүүл мэндэд ингээд анхаарал явж явах миний явдаа тий. Энэ үед нь ингээд үүдээ ингэх байсан, түүгээд их байсан гэдэг. За үнэхээр уучлаарай. Энэ хийх гэж хэдэн удаа тасалж хийхээсээ мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн. Маш их таныг ингээд нөгөө цэцгсэн юм зөөлхөн дэлбээ мэт ингээд хайрладаг. Хүрэхэд л ингээд сарнаад алга болчих юм засан шиг юм шиг маш их ингэж нандинаж хайрладаг. Тэгээд ингээд энэ хорвоог эрт орхисондоо тэний дэргэд илүү удаан байж өмг түшиг болж чадаагүй дээ их гимшиж явдаг. Одоо өвдөдс игччин байна гэж хэлэхээр байна. Тэгээ хэцүү үед чинь дэргэдчин байгаагүй дээ ингээд ууршилт хүсье. Чи бол ингээд миний амьдралын хамгийн чухал хэсэг байсан. Миний амьдрал бүхэлдээ чиний төлөө уулна зориулагдсан юм байсан шүү. Тэр хэцүү зүйлүүдийг даваад өдөө зэрэгтэй сайн явж байгаад чинь маш их баярлаж байна. Тэгэд одоо хэцүү үед ч хамт байж чадаагүй те. Одоо сайн сайхан үед чинь бас баярж хуваалцах чадаагүй. Энэ зүйлтэй хас ингээд дэрэгчин байж чадаагүй те. Уурчлалт гуйж байна. За ингээд ихний хүзрээ мэргийг одоо хаахгүй болвол ингээд цаашаа болох хэцүү тэгэхээр. За тийм байна. Тэгээд тэгээ бас ингэж байна. Ихчээгээ одоо энд ингээд ганцар гэж бити бодоорой тий. Ингээд аль эрт хорвоогоос явсан эмээ өвөө аав ээж тэд нартай ингээд хамт би аз жаргалтай гоё байгаа шүү. Тийм учраас бусдад санаа зовлохгүйгээр өөрийнхөө амьдралд өөрийнхөө аз жаргалд өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч өөртөө аз жаргалыг бэлгэлж амьдраарай миний дүү. Бусдын өмнө хүлээж байгаа тэр хариуцлагаас өөрийгөө ерөөхдөө бол татаж сураарай. Одоо бол ингээд хариуцлага хүлээх цаг чинь биш ээ. Өөрөг хүлээх цаг чинь биш ээ. Өнгөрсөн хугацаанд зөндөө олон удаа өөрөг хариуцлагыг үүрсэн. Одоо бол чиний жаргах цаг чинь эхэлсэн шүү. Тийм учраас бусдын өмнө гэмтэн юм шиг, бусдын өмнө буруу юм шиг бити амьдраарай. Өөрийнхөө аз жаргал, өөрийнхөө инээд баяслалын төлөө хөдөлмөрлөж түүндээ илүү хүч өгж амьдраарай. Одоо бол өөрийгөө бодож одоо өөрийнхөө амиа бодлуулах цаг шүү гэдгийг хэлж байна шүү. За. Чи л аз жаргалтай байвал энэ хорвоо ертөнцийн энд одоо миний ирсний учир одоо хэрэг зэрэг бүтнэ. Өөрийнхөө аз жаргалыг болоорой, өөрийнхөө инээд баяслалыг болоорой. Өөртөө илүү их цагийг зарцуулаарай. Өөрийнхөө эрүүл мэндийг анхаараарай. Чи бол ингээд миний одоо оршин тогтнолын одоо хамгийн том амин сүнс юм шүү гэж хэлүүлж байна да. За тэгээд нөгөө юу гэдэг штэ
Хүмүүс нөгөө 49 хоног дээр ингээд юу өнгөсгдөг үлээ. Нэг ингээд юм шатааж матаага замын замчлаад байдаг шүү дээ. Ямар ч байсан ингээд зуулмал бөхөөдгүйчлөө. Ингээд 49 хоног дээрээ одоо энэ бурхан боллоо 49 хоног дээр ингээд нөгөө төөрөөд явж байдаг шүү дээ. Яг энэ үед нь айгүйх юм тус болсон хийжсэн тэр зан үйлүүд ингээд зам үрийг манд чиглүүлж өгчсэн. Тэгээ маш их баярлалаа гэсэн утгыг хэлж гин. Тэгээд нөгөө их чинь бол ингээд дүүдээ бүхнээ өгөх ёстой, дүүгээ замчлах ёстой байтал дүү маань эсрэгээрээ намайг айгүйх хайрлж намайг айгүйх замчилдаг байсан. Тэгээ энэ болгонд чинь маш их баярлалаа. Тэгээд энэ хорвоогийн увчрал дотроос тэгээ хорвоо ертөнцийн увчрал давхцал холбоо дотроос миний дүү болон мэндэлсэн бүр маш их баярлалаа. За ерөөсөө л ингэж хэлчихэл юм байна. Энэ холбогдож байгаа хүн танд маш их баярлалаа гэдэг үгийг маш их олон удаа хэлхийг хүсэж байна. Тэгээд нөгөө талаас уучлаарай гэдэг үгийг маш их хэлхийг хүсэж байна гэдгийг л ойлгох юм байна. Тэгээд хамгийн гол нь таныг өөртөө илүү сайн анхаарч өөрийгөө аз жаргалтай байлгаарай гэсэн ийм одоо үгийг дамжуулж байна гэсэн үг. За ингээд таны мөрөгийн түрээд өндөрлөж байна. Баярлалаа баяртай. Сайн мэцхан уу 5 дахь зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ 5 дахь морилмаа ингээд та бүхний эхний мэргийн эхний хэсэг буюу хэн та бүхэнтэй холбогдохыг хүссэн бэ гэдгийг хэдүүлээ харъя. За энэ хүн айгуу тийм цовоос хэрэгтлэн баяр хөөртэй айгуу тийм өөдрөг юмд асуудалд юусоо бууж өгдөггүй. Асуудал тохиолдоход тэрнээс гарч болох ингээ хэдэн мянган арга замыг олцсон байдаг. Юусоо асуудлыг асуудал гэж хардаггүй. Хүмүүс ингээд асуудалтай авчрахдаа гомдож гүнгэлж шантардаг бол энэ хүү юусоо тэгдэггүй. Маш их юм өөдрөг хүсэл тэмүүлэлтэй дэрэгдэн байхад ингээд цаанаасаа л нэг юм талчханмаар ч юм уу. Яг нэг тийм галзууж гэмээр нэг тиймэрхүү энергитэй юм хүн байна. За энэ хүн ер нь бол тийм урт дотор үстэй байсан бол эмэгтэй хүн байвал урт үстэй, эрэгтэй хүн байсан бол нэг тийм мөрөөд авсан юм үстэй дүү. Энэ хүн байсан гэж бол бодогдож байна. За тэгээд энэ хүн ойрхондоо тэгээ ойрын 1 жил дотроо энэ хорвоог орхисон болов маш их юм ойрхон байсан гэж бол санагдаж байна. За тэгээд хоёрын дунд нэг тийм нэг амар сүртэй нарийн ширийн юм холбоо гэхээс илүүтэй одоо нэг тийм ажлын найз ч юм уу тий ажил дээр байдаг хөвгчлөлтэй өөдрөг нэг тийм залуу бүсгүй хин нэг юм ч юм тий нэг тиймэрхүү дүү байрын дүү харилцаатай. Тэгвэл тодорхой нэг нийгмийн бүлгийн төвшөндөө харилцаатай юм хүн байсан болов уу гэж бол санагдлаа. За тэгээд ямар нэг нэр орж ирэх нүггүй юу бас бодъё л доо. За болт урнаа. Агаар ч гэнэ үү. За нэг тиймэрхүү нэрнүүд орж ирж байна. Айгуу тийм өөдрөг хүсэл тэмүүлэлтэй зүгээр дүрлэлсэн галт гэж хэлчмээр ийм хүн байна. За энэ хүн тэгээд дүрлэлцэж буй гал мүт хүсэл тэмүүлэлтэй энэ хүн танд одоо ямар үгийг дамжуулахыг, ямар мессеж өгөхийг зорж байгааг хэдүүлээ харъя. За ерөөсөө л ингэж байна. Би гоё тийм өөдрөг хоолоор хэлж чадах нүггүй юу? Одоо юундаа гониглаад байгаа юм бэ? Тэ амьдрал чи угаасаа зовлонгийн нийлбэр байдаг штэ. Ингээ ганц нэг асуудал тохиолдохоор л ураагаал, унжаагаал, гониглаад, уруу дараалал суучих юм. Залуу хүн байна да нэг жоохон нүдэ нэгээд жоохон дээгүүр хараад арай нэг асуудлыг өөр өнцгөөс харж чадахгүй нөө гэдэг нэг тиймэрхүү дөө одоо шоглсон, хошгинсон байдлаар тий одоо асуудалтайгаа битээ дурлаа. Энэ асуудлаа зөвхөн шийдээд ингээд гоё гаралтаа тий гараад ингээд гарч ороод амьдралаас баяр хөөр аз жаргалын мэдрэлтэй яагаад нэг дороо ингээд гониглаад уудгарлаад нэг дороо гацсан юм шиг модоо өмссөн юм шиг нэг дороо ингээд наамж юм байгаад байгаа юм би. Би энэ байдал ч юусоо огт ойлгохгүй шүү гэдэг чинь. За дараагийн карт нь яг тийм дэмжиж байгаа утга болж гарч ирж байна. Чамд бол ингээд
намайг бодоход чадвар нөөц байдаг байхгүй. Би чинь зүгээр ингээл одоо жишээ нь өөдрөг хүсэл тэмүүлэлтэй тий ингээд галзуу ингээд ам фигурээр тэгээд яриагаараа ерөөхдөө л ажлаа амжуулаад явцдаг. Надад одоо мэрэгжил арга зүйн ч юм уу тий хувь хүний чадвар чадамж дутуу байсан. Надад бол ингээд миний зэвсэг бол ингээд яриа хөөрөө хүнийг одоо ярианда татах ийм байдал байсан. Харин чи бол эсрэгээрээ нэг их ярьдаггүй ирнэ маш их юм одоо амжилт чадварын юм өндөр чадамжтай мэдлэг авьяас боловсралтай юм залуу байсан. Чи бүр энэс ч илүү их явах юм гоё ирээдүйтэй штэ. Яагаад ингээд нэг газар нэг хонхор дотор тэ нэг жалга олж гівтжээл тэр дотроо гуниглаад одоо суугаад байгаа юм бэ. Тэгээ босоо явал да чамайг илүү гоё ирээдүй хүлээгээд авах чинь тэ. Би бараг одоо жишээ нь амьд байсан бол энэ боломжийг чи ашиглаад та амьдралаа өөдөнд татсан байгаа. Чи одоо энэ амьдрал дээр байж энэ амьдралынхаа эзэн бол л доо. Юу игээл ингээд одоо гэрээд байгаа юм бэ гэдэг нэг тиймэрхүү өнгө хаясаар хэлээд байгаа юм шүү заяа. Айгуу тийм гоё бэлхмал юм өөдрөг энергиэр айгуу гоё бэлхаж гарч ирж байна. Тэгээд тэнийг цаг хугацааг битгий хүлээгээд тий. Одоо тэр тэгчүүл би нэг тийм хийх гээ хүлээгээд байгаа тий. Цалин буучвал нэг тийм авах гээд байгаа гэд. Яг би тэгчүүл тийх гээд ингэчүүл ингэх гээд нэгээд бусдаас хараад байдлаар ийм шийдвэр гаргах гээд байна. Эцэст энэ амьдрал энэ одоо ажил юу байдгийг энэ болгон чиний өөрийн эзэмшил чи бол энэ бүхнийгаа эзэн гэдгийг бодох хэрэгтэй. Хүн одоо тэр зүйлийг амжуулж ийн үгүй байна уу гэдгээс үл шалтгаалan чи бол өөрөө амьдралтаа юу хэрэгтэй байна түүнийхэн төлөө явдаг юм байх хэвээр. Тэрнээс биш хин нэгний одоо ая байдал тааруулж амьдралаа зохицуулна гэдэг үлгэр бол байдаггүй маа гэж бол хэлж шүү за. За тэгээд дайн болж ийн гэж бодгоны тэнийг юусэн. Дайн болж ийн. Дайны талбар дээр чи байна. Дайсан чи өөдөөс ч юм байна. Чи зүгээр буу ингээд цум дүүрэн одоо буугаар чи одоо цум дүүрэн байна тий. Ийм гой буу байр зогсож байгаа нэг ингээд дайсныхаа өөдөөс нам гөлрөө зогсоодох юм. Энэ түүнтэй адилхан энэ амьдралынхаа өөдөөс ингээд юу ч хийхгүй номхон хүлцэнгүү тий. Зовлонд гоо төвчээд ингээд энэ болгонтойгоо яаж ингээд санал нийлж амьдарч чадчихна чи. Чиний одоо суцаар чи халуун цус оргилж чи амьд байгаа зү. Энэ болгоныхоо хэргийг гаргах хэрэгтэй шүү дээ. Энд одоо үлдэж илүү одоо зүйлийг сурч мэдээд илүү их одоо агаар амьсгалж илүү их амьдарч байгаагаараа чи илүү их зүйлийг бүтээх хэрэгтэй шүү дээ. Яагаад ингээд хүн харамстал ингээд муухай амьдраад байгаа юм бэ? Өөрөө ийм гоё чадвар авьяастай байж тэр болгоныгоо өөрхөн гараар бүтээлтэй. Тэг илүү их гоё зүйл чамайг хүлээгээд байхад чи яагаад ингээд гуниг гутрал дотроо ингээд зүгээр л хөвтгийг сонгоо зүгээр л ялгдгийг сонгоод байгаа юм бэ? Энэ амьдрал чинь чамд байгаа энэ их чадвар нөөц боломж чинь ямар их гоё зүйл гэж чи бодож байна. Би энэчнээс зүгээр л хараад хаас илүү хийж чадахгүй байгаа даа үнэхээр одоо тавьчдмаар байна. Чи харин одоо хамгийн их нөөц боломж бүх зүйл чамд байхад яагаад ингэж юм хийхгүй байна аа? Яагаад ингэж бүр гоё зүйлийг хийхгүй байна? Чи нэрээ наа бүр ингэ харамстал гоё амьдраад байгаа чи гэсэн юм одоо өдөөлт юм уу да энэ бол нэг бодлоо ийм өдөөлтийг танд бол хийж байна. Хүнээс илүү гоё амьдраарай. Тэгээ миний одоо мөрөөдөө биелүүлж чадаагүй тэр болгонд хүрээрээ. Тэр болгоны чинь би ингээ хажуунаас ч дэмжих болно. Чаднаа амжилт хүсье гэсэн юм одоо утга бүхий мессежийг өгч байна. За ингээд 5 дугаар зургийг сонгосон хүмүүсийн маань нэрийг энд хүрээд өндөрлөж байна. Гэт өдийг хүртэл сонсон явдал баярлалаа баяртай. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Сайн байцгаана уу? 6 дугаар зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд таны мэрэг эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд нийлүүлээ. Хин ямар хүн тантай холбогдохыг хүсэж байгаа вэ гэдгийг нь харъя. За юуг эхлэхийн өмнө нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Нөгөө одоо жишээ нь сэтгэл нь ингээд хөөрөлт автаад
ингээд жоохон ингээд амьсгалахад хэцүү зүрх судасны өвчтэй ийм хүн байвал энэ хэсгийг үзэх хэрэггүй хаа. Ялангуяа энэ картыг бити үзэрэй гэж би зөвлөгөө. Яагаад гэвэл энэ нөгөө хорвоод мэндэлж амжаагүй одоо үрсийн тухай гарах гээд байгаа юм шиг юм санагдаж байна. Ялангуяа ойрын хугацаанд ингээд үрээ алдсан хүн амьтаа сонсгон бол маш их ингэж эмзгэр хүлээж авах болов. Тийм учраас таныг бодсондоо таны эрүүл мэндийг бодсондоо өөр картыг сонгоорой. Эсвэл бол яг сэтгэлээ бэлдээд бэлэн болсон үедээ сонсоорой гэж хэлэх байна. За ингээд эрг рүү оръё. Энэ нөгөө хорвоод ам болж чадаагүй. Тэгээд ирэх үст хүү байсан болов гэж бол санаг бодогдож байна. Тэг бүр ээжтэй гэдэг аахгүй. Тэгэхээр энэ картыг эмэгтэй хүн сонгосон болов гэж бодогдож байна. Тэгээ таны хүүхэд олж чадаагүй бяцхан үрээстэй нь ээжтэй ингээд үг дамжуулмаар байна гэсэн ийм фото бол гарч ирж байна. Тэгээд одоо хэрэн таны хажуунаас жоохон холдож чадахгүй байгаа гэх юм уу? Эсвэл бол энэ хүн ингээд дараа төрлөө бас олж чадахгүй байгаа болов уу гэсэн ийм фото гарч ирж байна. За ямар ч байсан хорвоод мэндэлж чадаагүй таны үр бол заяад утсан бяцхан үрээстэй бүр ээжтэй гэдэг аахгүй. Ээжтэй үг дамжуулах гэсэн юм аа. За ингээд танд ямар үг гарч ирэх нь вэ? За энэ айгуу тийм товчхон мэрэг болох юм байна. Ямар ч хэлсэн. За нэгдүгээрт нь ингээд бити гунигэлж санаа зовоорой гэдэг чинь та биш миний хувь заяад утсан учраас ингээд ийм зүйл болсон юм аа. Тэгээ би биш юм аа гэхэд өөр ингээд үр тань заяа. Тэгээ тэр үртэйгээ та ингээд айгүй урт удаан аз жаргалтай амьдрах юм билээ шүү. Миний хойноос битгий ингээд удаан хугацаанд гашуудаарай. Тэгээ бит хоёрын ингээд хувь тавилангийн шугам нэг цагт ингээд огтлцож чадсангүй ингээд зөрөөд өнгөрчихлөө. Тэгэд энэ нэг харамсмаар байна. Тэ таны үр хүүхэд болоо танаар хайрлагдахыг бол хүссэн. Гэхдээ ингээд хаад тутлаа да гэдэг чинь. Тэгээ таныг ингээд ямар ч байсан үр хүүхэдтэй болно. Тэгээд нилээн ингээд өнөр өтгөн гэр бүл болох болов ачцээ нилээн олон болох байх гэж бол харуулж байна. Тийм учраас ингээд энэ хэсэгхэн хугацаанд энэ одоо эвгүй байгаа энэ сэтгэл мэдрэмжийг ойлгоод өөрийгөө тайвшруулад ингээд өөрийнхөө сэтгэлийн хатаар даван гараарэ. Би ч гэсэн ингээд утахгүй одоо шинэ аав ээж рүүгээ ингээд явах гэж юм тий. Ийм учраас ингээд би ингээд өөрийнхөө аз жаргалтай амьдарч байгаа учраас та одоо өөрийнхөө гоё аз жаргалтай амьдраарай гэж хэлүүлж байгаа юм биш үү за. Надад одоо санаа зовлтгүй те өөрийгөө буруутгаж те одоо намайг ингээд алдсандаа өөрийгөө буруутгаж гимших хэрэггүй. Би ингээд яг хоёулынгийнхаа наад заяа ч юм ямар нэг юм утсан бай. Гэхдээ бол би ингээд дараачихаа ингээд аав ээж рүү явах гэж байгаа. Тэгээ тийм учраас өөрийгөө бити буруутгаарай. Дахиад танд ингээд үр заяанаа. Тэр үртэй нь ингээд бүр олон үр болох юм аа. Тийм учраас сэтгэлээ тайван байлгаж эрүүл мэндэд сайн анхаараарай. Өөрийнхөө одоо сайн сайхны төлөө өөртөө анхаарчаатай, өөртөө анхаарамжтай байгаарай гэсэн ийм мессежийг хүргэж байна. За ингээд 6 дугаар зургийнхны маань нэрэг ингээд болсон. За хэрвээ юу бол те юу мэж ямар ч хэлсэн одоо холбогдсон одоо энэ үрээстэй мессеж нь болцсон. Гэхдээ нэг тийм цаана юм хоосон юм хүндээдүү байгаа те. Тэгэд энэ одоо зүйлийг эсвэл бол дахиад л авшруулахыг хүсэж байгаа бол Instagram руу маань тийм бичээд ингээд илүү сайн харуулах эсвэл бол өөр төрлийн мэрэг авах бас боломжтой шүү. Яалтчгүй та тийм мэрэг бүр арай л товчхон болчихлоо гэдгийг бас хэлье. За ингээд дараагийн мэрэгүүдээр иргэн уулзцгаая.
Сайн байцгаана уу? 7 дугаар зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За эхлээд нь нийтүүлээ. Тантай ямар хүн холбогдох гэж байгаа вэ гэдгийг харъя. За энэ хүн эрэгтэй хүн байна. Маш их юм зоримог, төвчээртэй. Ийм хүн болов уу? Тэгээд хамаатан садны ялангуяа аав нь байх магадaltaй болов уу гэж бол харагдаж байна. Тэгээд аав нь байхдаа нөө өсвөр наснд буюу яг өсвөр насны үед нь ингээд өөд болсон болов уу? Яг нэг юм хэцүү үеийн дуусаад яг нэг гоё сайн сайхан явж байгаагаа одоо аавдаа ар гэртээ харуулъя да гэд байжсэн чинь ингээд хорвоог орхисон болов уу гэсэн юм утга гарч ирлээ. За тулга болон мөнх гэдэг нэрнүүд орж ирж байна. За одоо энэ хүнээс та бүхэнд ямар үг дамжуулахыг хүсэж байгаа вэ гэдгийг нийтүүлээ харъя. За нэгдүгээрт нь ерөөсөө сайн явж байгаагаар чинь маш их бахархаж байгаа юм байна. Тэгээ одоо та нөгөө сайн явж байгаагаа эцэг ихтэй харуулж чаддаггүй дээ гэд өөрөө ингээд сэтгэл дотроо бухшаад байдаг бол зүгээрээ тий. Тэд нар харин ч илүү тодоор харж байгаа. Хичээл зүтгэл болгоны чинь хайжууд болгоныг жаа хамт туулж исэн. Асуудал болгоныг шантармаар үе болгоныг жаа хамт тавьж исэн. Илүүтэй их тэнийг яаж хичээж байгаа, ямар амжилтанд хүрч байгаа вэ гэдэг чинь маш их юм тодоор харж чадж байгаа учраас би ингээд сайн явж байгаагаа эцэг ихтэй харуулж чадсангүй гэдэг гомдол харамслыг бити дээрээ бид илүү сайн харж байгаа шүү гэж хэлж байна. За тэгээд тэнийг ямар нэг хуультай холбоотой эвгүй асуудал хутгагдсан болов уу гэж бас харуулад байна. Нөгөө нэрээ цэвэр байлга гэдэг ийм утга гарч ирж байгаа байхгүй юу? Овг нэрээ бүтэн тэгээд цэвэрхэн авч аваарэ. Болох бүтгүй хүмүүстэй ингээ холбогдохоосоо сэрэмжлээрээ гэдгийг бас хэлж байна. За тэгээд амьдралд ингээд асуудал дугаасаа тулгардаг. Тэгээд асуудал болгоныг ингээд даймжруулаад давж гарахад хэцүү зүйл болгох хэрэггүй. Асуудлыг аль болох ингээд шийдээд ард нь гардаг байх хэрэгтэй шүү. Эр хүн чинь зоригтой, төвчээртэй, шийдэмгий, алсын хараатай байх хэрэгтэй. Тэрнээс ганц нэг аахар шахар асуудалд ялагддаг. Одоо нэг тийм гомдломтгой тийм чадлаа ямаа шиг бити байгаарэ. Аль болох өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Тэгээд ганцаараа юм шигээр шийдвэр бити гаргаарэ гэдэг чинь. Одоо чинь би болж байвал тий надаа энэ болж байгаа учраас би ингэ шийдчихье гэдэг зүйлээр бити шийдвэр гаргаарэ. Аль болох за миний үнцэг ийм байгаад байна. Ингэ шийдвэр гаргачвал бусдад хохиролтой байна уу, бусдад хожоотой байна уу гэдгийг айгүй сайн харах хэрэгтэй байна. Маш их юм 1-2 өдөртөө буюу одоо цаг дээр амьдрал чинь болж байгаа боловч ирээдүйдээ айгүй бэлтгэл дутуу байна. Тэ айгүй тийм алсын бодол, алсын хараа хэрэгтэй байна шүү. Энэ тал дээр маш их сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа айл гэр толгойлж явж байгаа тий ийм одоо чухал байр суурьнд байгаа бол дан ялангуяа сайн бодох хэрэгтэй. Сайн бодох хэрэгтэй гэдэг чинь. Тэгээд нэрээ цэвэр байлгах хэрэгтэй. Сэтгэлээ цэвэр байлгах хэрэгтэй. Биеэ эрүүл байлгах хэрэгтэй. Нэг хувь хүн өөртөө анхаарч одоо хэрэгжүүлэх хэрэгтэй зүйлүүд байгаа шүү дээ. Тэр болгондоо маш сайн байх хэрэгтэй. Одоо нэр хүнд, алдар нэр, хувийн амжилт, ажилт карьер, эрүүл мэнд, хүрэн санхүү юу байдаг хувь хүн өөрөө ямар л сайн байх хэрэгтэй. Энэ болгоныг тэгшхэн авч явах хэрэгтэй. Тэгээд таныг бас ингэ айгүй гүйцэтгэл сайтай мундаг юм шиг мөртлөө тий. Одоо 10 зүйлийг сайн хийх юм чадвар чансаатай мөртлөө 10 зүйлийнх нь нэг нь л ингээл бүтлгүүтэл дундраал ирэхээр шууд сэтгэлээр унаал бүх болж байгаа юмнуудаа өгөөсгээл өөрийгөө ингээл дотроос нийтэл химлээл ойр тойрныхны химлээл бусдад айгүй тийм халтай байдал үзүүлээд байна. Энэ байдлыг ерөөхдөө бол засаж залруулж авах хэрэгтэй шүү. Тэрнээс ч одоо сэтгэл хөдлөл мэдрэмж эмоцондоо битгий дийлдэж шийдвэр гаргаарай. Ганцаараа өөрөө болж байгаадаа битгий дийлдэж шийдвэр гаргаарай. Аль болох бусдыг харж те дийлэгтэн сайн байх. Өөрөө хичээх ийм шийдвэрийг гаргаарай. Биеийн амрыг битгий хараарай гэж бол хэлүүлж байна. За ингээд 7 дугаар зургийнхны маань мэрэг энд хүрээд болсон байна.
За таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Ерөнхийдөө бол энэхүү удаагийн мэрэгнүүд маш их юм товчхон болж байгаа гэдгийг дахин сануулж хэлье. Тэгээ дараагийн мэрэгүүдээр иргэ уулзцгаая. Сайн байцгаана уу? 8 дугаар зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд хин тантай холбогдохыг хүсэж байгаа вэ? За нэгдүгээрт энэ хүн айл эрт хорвоог орхисон. Магадгүй таны бага насндаа ингээд бурхан болсон хэн нэгэн болов. Бараг та энэ хүнийг байдаг эсгийг эсвэл энэ хоттой холбоотой бараг дурсамж байдгүй болов гэмээр ийм хүн байна. Яг хүмүүсээс дам сонсч ирсэн гэмээр юм уу та. Тэгэд энэ хүн айгуу тийм төрөл төрөсөд нутгийнхандаа маш их хүндлэгдсэн ийм хүн байна. Одоо манай нутгийн тэр, одоо манай ангийн тэр гэдэг хүрээлэл дотроо маш их ийм хүндлэгдсэн ийм хүн байна. Тэгээ нэг тийм бусдыг ингэж цойлж гарч ирсэн ийм гоц авьяастай, гоц ийм бүр мундаг хүн байх шүү зэ. Бүр ингэж тэр хүний тухай санахгүй байж болмооргүй ийм хүн гэж хэлж болохоор л нэг тийм маш ийм содон өвөрмөц хоббитэй ийм хүн байсан болов уу. За ямар ч байсан Даш гэдэг нэр орж ирж байна. Даш. Цэрэн гэдэг бас нэр орж ирж байна. За ийм нэр бүхий хүн байсан байж болно. За надаа бас ийм дүр зураг орж ирж байна. Хөдөө хадлан дээр намар тэгээ нэг тийм цайвар дүү цэнхэр өнгийн дээлтэй. Цэнхэр биш мэн цайвар тийм саарл хар саарлж өнгийн дээлтэй. Тэгээд тийм хороомон гуталтай. Тийм хар бараан царайтай хүн ингээд өвс зөөж байгаа юм дүр зураг харагдаж байна да. За ийм хүн тантай ингээд ямар ч гэсэн холбогдох чинь гэж хэдүүл ойлгоё. За энэ хүнээс одоо ямар мессеж танд өгөх нь вэ? За энэ хүн маш их юм ажилтай, төрөлтэй, хөдөлмөрч хүн байсан юм шиг санагдаж байна. Тийм ч учраас таныг аягүй залхуу байна гэд шууд загнаад эхэлж шүү заа таныг. Ямар залхуу хүүхэд вэ те? Одоо миний удамд ийм хүн байдгүй шүү гэдэг шиг л ерөөхдөө бол хэлж байна. Маш их залхуу байна. Ерөөсөө амьдрал чинь одоо өөдлөн дэвжиж байгаа, өсөж яаж байгаа ийм зүйл багт харагдахгүй байх шүү. Чи ингэж амьдрах юм бол хүүхэд минь бүтэхгүй шүү. Ийм амьдрал гэж байдгүй шүү гэж хэлүүлж байна да. Өөртөө яагаад эзэн болж чадахгүй байна? Өөрийнхөө одоо ашиг сонирхол, өөрийнхөө мэдрэмжинд яагаад үгүй гэж хэлж чадахгүй байна тий? Нэг цаг унтчаад босыг гэхийнхээ оронд нэг цагийн өмнө босоод ингээд ажил төрлөө хамжуулах ийм ажилч хөдөлмөрч хичээнгүй баймаар байна. Хэдий болтол залхуурч тий, хэдий болтол ингээд аав ээжийн гарыг харж, хэдий болтол хин нэгнэр тижэл гэж ингээд ийм бусдын одоо ай талыг харж амьдраад байна гэж тэнийг. Та айгуу тийм ингээл чи тэр энийг хий гэж нэг тиймэрхүү даргын байр суурьтай буудан дээр удирдлага бариад эсвэл уцаа оролдоод ингээд байждаг. Тэрийг айгуу гоё жаргал гэж бодсон юм байх юм бол та андуурч байна. Энэ бол маш том андуурл шүү гэж хэлж байна. Тэгээд таныг жоохон жин ихтэй байна гэж хэлээд байгаа шиг байх юм. Эрүүл мэндийн ноцтой асуудал үүс шүү. Бүр амар тийм шазуурны ингээд сануулад байна. За нөхөр минь ээ, чи ийм одоо жинтэй ах юм бол чи ирээдүйд энэ олсон мөнгө төгрөг, байр сууц, машин унаа чинь тэр чигээрээ чиний эмчилгээнд зориулагдчих шүү. Чи одоо эрүүл мэндийн анхаарч чи жингээ барьж те чи одоо залхуурахгүй байж энэ амьдралыг одоо авч явж ингэж одоо удирдах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өөрөө юм залхуу. Одоо эрүүл мэнд нь удахгүй асуудалтай болох чинь эргэн тойрныхондоо нөлөөлөл инээдрээ байхгүй. За ийм байх юм бол амьдрал чинь ерөөсөө л бүр ёроод ангал руу очиж нэг л мэдэд чи би энэ амьдралд юу хийсэн бэ гэд толгоогоо бариад зогсож байгаа мэдчихэв үү чи гэд бүр амар ууртай хэлж юм. Тэгээд ерөөсөө ямар ч хэрэггүй зүйлийн хайнаас зүгээр хөөцөлтөөд байна. Тийм онлайн ямар юм ч юм дээ. Танаас айгүй мөнгө зарцуулагдаад одоо тэр юм хүмүүд юу гэдэг лээ. Одоо бооцоо тавиад ялах юм бол мөнгө төгрөг аваад байдаг. Тийм одоо жишээ нь мөнгө төгрөгтэй холбоотой
одоо тэмцээн уралдаа онлайнаар хийдэг, яг бичлж хийдэггүй иймэрхүү төрлийн зүйл ерөөд бол хамаг мөнгө зүг төгрөг бүх зүйлээ өрөөд байна. Энэ амьдралыг чи сайжруулж ахиулах байтал яхаараа чиний амьдрал ингээд уруудч дороотаад бүр ингээд нэг юм бохир заваан байдалтайгаа ингээд удаан хутгалдаад идэм бэ. Чи баг болооч гэд хилээ загнаад байна ерөөсөө. Тэгээд гэр бүлдээ ерөөсөө цаг зарцуулахгүй. Хүн харахад ингээд гэртээ уцаа оролдоод байгаа боловч гэр бүлийнхнийхаа ааш арин шин тий гэр бүлийн гишүүд чинь юу хийж ийн яаж ийн нээж ийн одоогийн нөхцөл байдал хэр байна. Энэ болгоныг ярилцаж тий дараа нь яах вэ их үгээ ингээд ярилцаж инээ тэрэ болох юм юу өнцөг ерөөсө гарч ирж харагдахгүй байна. Өөртөө миний өөр хүүхэд ингэж явна гэдэг нь үнэхээр шившиг шиг санагдаж байна. Маш их юм том доромжлол юм шиг санагдаж байна гэдэг. Энэ айгүй тийм айгүй харизмтай хүн юм болов маш их юм ууртай тогшин ширүүн юм хүн байна. Ерөөсө таныг ингээл хэрвээ энэ хүн ингээд амьд байсан бол тий хаалгаа чинь татаж орж ирэл таны зүгээр толгой төрөхгүй загнаал магадгүй юм аав шидээ зодож нүдэх ч юм уу. Айгуу тийм бохир заваан залхуу тэ дээрэс нь юм жоохон жингийн асуудалтай тарган л гээхтэй би ч бол нөөрэ бас өөрөө тарган хүн. Тэгээд ийм хүнд айгуу юм дургу юм байна. Ингээ хөдөлж чадсан юм хийхгүй залхуу хүнд бүр ингээд ясны дургу ийм хүн юм байна. Тэгээд тийм учраас таныг бүр ингэж хэлүүлж шүү. Залхуу хүн ингээ заяагаа бараад идчихдэг юм аа гэдэг чинь. Чи залхуурал нэг газараа ялгаагаалах юм бол чамд одоо юу сайн сайхан юм өрөөдөх тийм зүйл өрөөсөө бүр ингээ чамаас төрөлж арилцсан юм шиг алга болчдаг. Тэгээд хамгийн муухай зөв нь бүр ингэж байна. Заяа чинь чамаас төөрөөд явах дээрээ зэрэг үр хүүхэд чинь хүртэл ингээ зовдөг юм аа. Үр хүүхэд чинь зовно гэхээр таныг өгтөл насны чинь очихоор таада бас давхар зовно гэсэн үг байхгүй юу? Тийм учраас одоо ингээ заяатай норхоогүй дээр залхуурлаа одоо болоо. Одоо энэ асуудлын амьдралтаа жоохон эзэн шиг хандаа нэг тийм хөдөлмөрч нэг харьцаатай байгаад өгдөө гэд бүр амар тэгэж хэлүүлж чинь тэгээд би хараад байгаа шүү. Тэгээ би чиний үйлдэл чи хянаад байгаа шүү. Оо бурхан минь бүр ингэж байна. Чамайг ингээд айтаахан байж чадахгүй бол би дэрэгтэй авчраад өөрийнхөө гараар зааж өгч чадсан шүү. Бүр тэгж хэлүүлж шүү за. Тэгэхээр хоёлаа ерөөхдөө бол амьдралтаа эзэн болж ажиллаж хөдөлмөрч те залхуурахгүй байхгүй бол цаашдаа асуудал жоохон хүндхэн болж магадгүй гэх юм байна. Энэ нүдийг харж байгаа зү те. Би бүр камер ойртол харуулт. Би чамайг хараад байгаа шүү. Айтаахан байхгүй бол дэрэгтэй авчрын шүү гэж бүр амар юм яа. Тэгж байна. Тэгээд миний бас айгуу сонсхийг хүсдэггүй үг байна. Тэнийг бас сонсохыг тусдаггүй болов уу гэж бодож байна. Жингээ хас залхуурахгүй байна. Туурах юм байна. Тэгээд ажилсаг хөдөлмөрч байх юм байна гэсэн үг. Энийг ингээд бүр ингээд баг карт болгон дээрээ бүр хэлж шүү за. Хоёр л асуудалд хоёлаа ер нь бол анхаарлаа төвлөрүүлэх нь шүү дээ. Илүүдэлч ингээ хасах нь. Тэгээ илүү байгаа зүйлэл хоёлаа тана гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо зүгээр суух оронд хөдөлмөрлөн гэсэн ийм ойлголттой байх юм байна. Илүү дуу одоо зүйл мөнгө төгрөгөө өрөхгүй хэрэг байх ёстой мó та. За ингээд 8 дугаар картын маань сонгосон хүмүүсийн мэрэг энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн мэргүүдээр хитүүлээ. Эргээ уулзцгаая. Сайн байцгаана уу? 9 дугаар зүргийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд эхний ээлжинд хин гэдэг ямар хамаарал бүхий хүн тантай холбогдохыг хүсэж байгаа вэ гэдгийг хитүүлээ харъя. За энэ хүн бол бүр таны өвөг дэдэс гэд хэлчихье. Өвөг дэдэс. Тэгэхээр таны өвөө эмээч мэдхгүй, аав ээж мэдхгүй юм хүн юм байна шүү заяа. Өвөг дэдэс баг онгоц сахиус гэд хэлчихэхэд бас одоо үүсэх хэрэг юм уу да. За тэгээд энэ хүн шуун дүүртэй байдаг. Ерөнхийдөө таны амьдрал чинь жоохон уруудаж дороотой л хэцүү байгаад нөх юм бол та яагаад юм бэ нэг тийм жигүүртэн шууд их олж хардаг тий.
урдынхаасаа илүү олон тагтаа яваад байгаа шиг тий. Урдынхаасаа илүү олон хэрээдтэй таараач байгаа юм шиг. Эсвэл арай л олон болжмор олж хараад наа ч юм уу. Ямар ч гэсэн юм жигүүртэн дүртэй юм байна. Таны энэ өвөг дэс болохоор. За тэгээд гунигласан үед нь ерөөхдөө бол хамгийн түрүүнд ирдэг. Тэгэд энэ хүн өөрөө нөгөө өөрийнхөө удмын одоо балчруудыгаа тий ингээд гунигтай байхыг нь уйлахыг ингээд төвчж чаддаггүй. Яг гэвэл энэ хүн өөрөө амьд ахуйдаа хүүхдэд айгүй их ингээд хайртай хүүхдийг инээлгэж баярлуулдаг юм хүн байсан учраас ингээд өөрийнх нь удмын хүмүүс уйлах, гуниглах, ганцаардах үед ингээд өөрөө зориод хүрээд ирдэг. Ийм одоо төрлийн үг дэдсдэн байна гэж хэлүүлэхээр юм байна. За тэгээд энэ хүн энэ онгоц сэхүүстэн тань юуг одоо зөвлөж юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдгийг нь харъя. За тэгээд нэгдүгээрт нь одоо миний хүү бити гуниглж миний хүү одоо бити одоо та нөгөө өөрийгөө ямар нэг байдлаар гэмтэх гэдэг нүггүй юу? Тэнийг ингээд ямар нэг байдлаар өөртөө муу зүйл бити хийгээрэй тий. Одоо хүн ингээд гуниглж болно, гутарж болно тий. Хүн ингээд ямар ч байдалтай байж болно. Тэглээгээд тэрэндээ ялгатаад өөртөө ямар нэг одоо муухай зүйл хийгээд ингээд ингэх нь бол энэ асуудлыг шийдэж байгаа зүйл биш ээ. Биш. Энэ бол зүгээр зүгтаалт. Та зүгтаалаад гэсэндээ асуудал бол ерөөсөө сарниж алга болохгүй. Энэ ертөнцид байсан ч нөгөө ертөнцид байсан ч тэр асуудал тэнийг дагсаар л авах болно. Асуудлыг яаж ингээд аргал зайлуулах вэ гэхээр зүгээр л шийдлийг нь олж тэр асуудлыг шийдэж ижил энэ асуудлаас ангижрнөхөөс хаашаач зүгтаасан энэ асуудал танаас холдохгүй гэдгийг сайн санаарай гэж бол хэлүүлж шүү за. За тэгээд өөрийнхөө сүр сүлтийг дуудах хэрэгтэй байна. Ямар ч юм сүнсгүй амьгүй юм шиг амьдраад байна гэдгийг чинь тэгээд бас нэг юм утга байна. Тэн дээр болохоор хэрвээ та сингл бол гэр бүлтэй болж сэтгэлээ нээх хүн олох хэрэгтэй юм байна шүү за. Сэтгэлээ нээж одоо би гэр бүлтэй, би амьд юм байна, би үр хөвгттэй юм байна гэдэг энэ мэдрэмжийг өөртөө авах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээ ганцаараа амьдрал нь ингээ болж бүтээд илүү өвөр шунал хэрэггүй те илүү гараад байгаа юм байхгүй, дутаад байгаа юм байхгүй, яг нэг юм сонин ойлгомжгүй, амьдраад байгаа ч мэддэггүй, амьдрахгүй байгаа ч мэддэггүй. Тэгэл асуудлаас асуудлын хооронд ингэж байгаад байгаа. Ийм мэдрэмжтэй байна. Энэ мэдрэмжийг ерөөхдөө засаж явах хэрэгтэй шүү гэдэг гэж байна. За тэгээд хөдөөгөөдөө агаар салхинд айгүй сайн гарах хэрэгтэй байна. Нийт ороо гэдэг тийм нийт ороо ингээ хитрхи удаан байгаад одоо ялцрах гад байна гэдэг ах юм. Тийм учраас агаар салхин ялангуяа агаар салхин ч заяа. Салхи сайн салхилдаг. Агаар сайн ингээд чэжэрээ ингээд уушгаараа дүүрээ агаар амсгалах ийм газар ерөөхдөө бол очих хэрэгтэй байна. Бүр хид уутаа гэж юм. Тэгэхээр ийм нөгөө уулан талхагчдын, явган алхагчдын групп энтер байдаг бол тэд нартай ингээд 7 хоногт 2 3 ч юм уу ядаж нэг сартаа 2 3 аялах ийм төлөвлөгөө энтер бол хэрэгтэй байна гэж тэгж шүү за. Маш их ийм агаар салхи, ийм байгалийн эрчим хүч ингээд тэнд айгүй тутмаг харагдчихна. Магадгүй үүнээсээ болоод ч нэг тийм амьд юм шиг тий амьдраад байгаа юм шиг гоё юм шиг ийм мэдрэмж төрөхгүй ах магадaltaй юм байна. Тийм учраас байгальтайгаа ялангуяа агаар болон салхи айгүй сайн салхилах ийм газар очих бол хэрэгтэй байна гэж хэлүүлж байна. За тэгээд бас тэнийг айгүй мундаг гинэ. Ерөөсөө маш мундаг. Тэгээд сахиустнуудынхаа зөвлөгөөг айгүй сайн сонсдог. Тэгээд хэлж ярьж байгаа тэр зааварчлагыг ингээд маш их мэдрэмжтэй хүлээж авдаг. Тэгээд тэр ингээд заасан зам өрөөр нь зөв тэгшхэн сайн явж байгаа хүү шүү. Тэгэд үгүй илүү ч сайн явна, өвөө нь илүү ч их зүйлийг хүүдээ өгөндөө. Бид хоёрын ингээд замын хүзүү урт тэг ингээд уулзаж уучрах хийх бүтээх зүйл маш их юм байгаа. Тэг хүүгээрээ маш их ингээд хүүхдэрээ маш их бахархаж явдаг шүү гэдэг гэж байна. Тэгээд одоо чинь ингэдэг юм байна л да. Одоо энэ таны өвөө энэ сахиус танд болохоор ингээд
тэр замаар явж тийм амжилтанд хүрээрээ гэд хэлчихэнгүү та яг тэр замаар нь яваад төлөвлөсөн амжилтаас ингээд авуулаа биелүүлчихдэг. Тийм учраас тэнийг айгүй мундаг сайн гэж дүгнээд байгаа юм байна. Сайн байна. Үнэхээр сайн байна. Үнэхээр мундаг байна. Тэгээд уул нь болж ингээд амьдралтын тулгараад байгаа энэ аахар шахар асуудалд л дийлдэхгүй бол бүр ч ингээд хол сайн явах юм хүчөө. Тэр одоо шантармаар хэцүү байгаа саад бэрхшээлүүдийн учрыг олж ингээд тэр асуудалтайгаа удахгүйгээр хурдхан шиг шийдээ дараачихаа ингээд сайн сайхан зүйл рүү явдаг болмоор байна. Тэгэхгүй бол ингээд ганц нэг асуудалтай зурлаад ирэхээрээ магадгүй асуудалд ороод удаад эхлэхээрээ бүх өөрийнхөө нөөц боломжийг хаагаад өөрийгөө түгжээд сэтгэл зүгээ намж хожлоод ингээд идэг юм хүн байдаг аа. Тийм учраас энэ тал дээр маш их юм анхааралтай болгоомжтой байвал зүгээр байгаад байгаа юм. Уул нь бол миний хүч их мундаг л хүү байгаа юм даа л гэж байна шүү. За ингээд сэтгүүр зургийг сонгосон хүмүүсийн маань мэрэг энд хүрээд өндөрлөж байна. Мэргүүд маань ерөөхдөө их товчхон болж байгаа. Яг гэвэл 10-10 сонголттой учраас товчхон хийхгүй бол үнэхээр болохгүй байгаа маа. Та үнэхээр энэ тухай дэлгэрэнгүй сонсог бол Instagram руу маань DM бичээд тусдаа ингээд мэрэг захиалах бас боломжтой гэдгийг хэлье. Уул нь ингээд цаана илэрхийлэх мессежүүд бол нэлээд олон байна. Тэний зам мөрч гэсэн их урт. Та магадгүй маш их урт наслахаа ирээр нийгэмд болоод хүмүүст тусдаа олон зүйлүүдийг хийх юм хүн юм байна гэдгийг бас ташрамжлаа. За баярлалаа. Дараагийн мэрэгүүдээр иргэ уулзцгаая. Сайн байцгаана уу? 10 дугаар зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд эхлээд хин тантай холбогдохыг хүсэж байгаа вэ гэдгийг хэдүүлээ харъя. За надад шууд 1-р утганд ингэж харагдаж байна. Саяын одоо 9 картан дээр бол дандаа хүмүүсээс нь бол таны тэжээвэр амтан байсан болов уу? Тэ сайн морь эсвэл нохой юу ч гэдэм те. Ийм хүн биш гэж бол хэлээ. Нохой муур хинч байж болно тий. Морь адгуус ч юм уу. Эсвэл нөгөө тэжээвэр одоо туулаа муулаа ч юм уу. Энэ яг нэг тиймэрхүү дөө. Одоо амтан байна гэж бол би хэлэхээр байна. Бас сонин л юм аа. Тэгээд энэчнээс мессеж за яг үзэндээ нөгөө 10 дахь сонголт сүүлийн тэмээний ачаа хүнд гэл яасан чинь бүр арай л хүнд байна. Тэгээ тэндээ ерөөхдөө бол амьд ахуйдаа маш их тоглодог байсан. Тэгээд илүү их цагийг гоё өнгөрөөх байсан. Ингээд маш их юм гоё аз жаргалтай дурсамж. Миний амьдралын хамгийн ингээд аз жаргалтай дурсамж байсан. Ингээд тэнийг тэгж байна. Энэ ингээд миний амьдралын маань ингээд нар байсан гэж бол тэнийг хэлж байгаа юм биш үү? За ингээд магадгүй багталтаа тоглож өссөн одоо тэр хашааны бяцхан нохой ч юм уу эсвэл тижээг байгаад ингээд тижээж байсан муурчин ч юм уу тий ямар ч л байсан юм тэний ач буйныг ингээд сонсон ингээд бяцхан амтан байна. Одоо нэг тийм бяцхан бүлэг ингээд санаанд бууж байна. За яагаад ч юм бэ басар гэдэг нэр ороод ирлээ. За энэ дээрээс танд юу хэлхийг зорьсныг хэдүүлээ харъя. За нэгдүгээрт нь бол тэнийг айгу хаалттай байна л гэдэг ашиг байх юм. Хаалттай байна. Тэгээ мэдрэмжүүдээ хүн амьтанд хэлэхгүй. Ерөнхийдөө бол нийгмийн амьдралаас өөрийгөө тусгаарлалцсан яваад байна гэдэг ч байна. Бусдаа ярихгүй, гарч орохгүй ингээд бусдаа юм амьд харилцаа өрнүүлэхгүй байгаад ингээд үнэхээр ингээд сэтгэл ингээд зовниж байна танд гэж байна. Бусдаа ингээд ярихгүй, ярилцахгүй, бусдад өөрийгөө илэрхийлэхгүй байгаад тань сэтгэл маш их зовниж байна. За тэгээд өөртөө зориулж ямар нэг тийм гоё шин сэргэг зүйл бас хийхгүй байгаад нь маш их зовниж байна гэдэг чинь. Одоо чинь өөртөө зориулж гоё кофе худалдаж авах хувцас тий өөр юу байдгийг эсвэл савн массаж барай энтерт орох ч юм уу. Өөртөө зориулж өөрийгөө аз жаргалтай байлгах зүйлийг жоохон хийхгүй байна. Зүгээр л нэг газараа нэг дороо тий өөрийнхөө хамаг мэдрэмжийг төгжжээл
нэг тийм буцаа оролцсон шиг, эсвэл нэг зурагт үзсэн шиг, тэгээд нэг ганцаараа нэг тэгсэнгэсгээл өдрийн хоногуудыг бараад байгаа юм уу да. Нэг тийм амьд харилцаа үгүй болцсон байна. Өөртөө зориулж юм хийхгүй байна. Гэ тэгэж байна. Тэгээд за бас нэг утга нь болохоор та магадгүй энэ амьтныгаа алдаад тий би дахиж амьтанд тижихгүй, дахиж одоо амьтнаа алдах тэрээ одоо аимшигтай мэдрэмжийг дахиж мэдрэхгүй гэсэн ийм мэдрэмж бас байх шиг байна. Тэгээд таныг ерөөхдөө бол энэ мэдрэмжээ ялан гарах хэрэгтэй. Заавал өнөөдөртөө биш те, заавал одоодоо биш. Ямар ч гэсэн энэ мэдрэмжийг даван гарах хэрэгтэй. Тэгэд өөрийнхөө одоо амьдралыг хаашаа яваад байгаа гэдгийг нэг сайн харах хэрэгтэй байна. Үнэхээр зөв замаар зөв зүйл рүү өсөлт дэвжилт рүү те ячл үгүй маа гэд амьдралаа болгоод явах чинээний тэр замыг сонгож явж чадж байгаа юу? Эсвэл бүр одоо тэр замаараа сонгосон замаараа явах тусам ингээд амьдрал чинь улам хүндэлтээд асуудлууд ингээд бүр улам чангараад ингээд бүр ингээд уруу харсан ийм зүйл рүү яваад байна уу гэдгийг маш сайн харах хэрэгтэй байна. Нэг л буруу замаар яваад нэг л уучраа олохгүй тэр дотроо төвөгцөн байгаад байгаа учраас таны өмнөөс маш ингээд сэтгэл санаа нь зовноод танд энэ байдал чиг хэлэх гэж үг дайсан болох уу гэж санагдлаа. За ингээд таны мэрэг ерөөхдөө энэ хүрээд өндөрлөж байна. Энэхүү удаагийн мэрэгнүүд маш их юм товчхон болж байгаа шүү гэдгийг бас дахин хэлье. За тэгэхээр таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Дараа дараагийн бичлэгүүдээр эргөө уулзцгаая.